Bloom-ийн таксономийн тухай ерөнхий ойлголтыг авч үзье. Сургалтын эзэмшсэн мэдлэг чадварыг үнэн зөв бодтой үнд дүнлэх асуудал сургалтын үйл явдлын хамгийн хариуцлагатай хамгийн хүнд үйл ажиллагаа байдаг. Үүний тулд юуны өмнө сургалтын зорилгыг тодорхой болгож түүнийг суралцагчийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлох учиртай. За сургалтын үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг байдаг. Нэгдүгээр нь зорилго, хоёрдугаар төлөвлөлт үйл ажиллагаа, явцын үнэлгээ. За түрүүнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үр дүн буюу эцсийн үнэлгээ гэсэн ийм 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог юм аа. За 20-р зууны 50-аад оны үед хичээл сургалтын зорилгыг наривчлах талаар судалгааны нэлээд ажлууд хийгдэж байсан. Түүний нэг нь Бенджамин Блум гэж Америкийн эрдэмтнээр толгойлуулсан эрдэмтэд тийм боловсруулсан таксоном боловсрол судлалын түүхэнд боловсролын зорилгын Блумын таксоном гэж нэрлэсэн байна. Таксоном гэдэг утгыг анх 19-р зууны эхний үед Швейцарын ургамал судлаач Де Конделя биологийн талбарт ажилласан бөгөөд энэ үг нь эмэгтэйгт хууль гэсэн грек үгнээс гаралтай эренбэлэх ангидаг гэсэн утгыг заадаг байна. За Блумын таксоном нь сургалтын зорилгын хүрээнд эзэмших чадварыг 3 том ай буюу домен болгон авч үздэг. За энд бол когнитив ай, аффектив ай, психомоторик ай гэж ингэж хувааж үздэг юм аа. За энэ дотроос бид нар когнитив буюу таны мэдхүйн талбарыг авч үзье. За энэ ай бол мэдлэг болон оюуны чадварын хөгжилтэй холбоотой. Энэ ай тухайн баримтыг таних буюу давтан хэлэх 4 журмыг дуурайхаас эхлээд оюуны авьяас чадварыг хөгжүүлэх ойлголтыг багтаанд авч үздэг. За когнитив буюу таны мэдхүйн талбарт Блумын таксоном нь боловсролын зорилгын Блумын таксоном гэж нэрлэгддэг хэдий оюуны үеийн төвшний ангил учраас сургалтын үйл ажиллагаа асуулт даалгаврын хүн түмнийг өсөх дараалал нь ангилах арга болдог байна. Блумын таксоном нь сэргээн санах ойлгох задлан шинжлэх хэрэглэх задлан шинжлэх үнэлэх бүтээх гэсэн 6 таны мэдхүйн төвшин дээр үндэслэгддэг. За Блумын шав Лорен Андерсон тэргүүтээ судлаачдын баг 1995-аас 2000 онуудад судалгаа хийж Блумын шинжилсэн таксоном гэдгийг боловсруулсан байна. За таны мэдхүйн төвшин сэргээн санах ойлгох хэрэглэх задлан шинжлэх үнэлэх бүтээх төвшин гэж хуваажээ. Өөрөөр хэлбэл задлан шинжлэх үнэлэх бүтээх энэ даалгавруудыг бол нэгтгэж авч үзсэн байгаа юм. Сэргээн санах гэдэг бол сэргээн санах төвшин гэдэг бол нэр томьёо дүрм тодорхой баримтууд арга ажиллавар харгалзах мэдээллүүдийг тогтоох болон сэргээн сануулах ийм үйлийг сэргээн санах гэж хэлдэг. За ойлгох гэдэгтвэл дүрм баримт зарчмыг ойлгох, судалсан материалыг нэг хэлбэрээс нөгөөд өгөх, схем диаграм графикийг тайлбарлах, үйл явдал үзэгдэл үеийн хөгжлийн цаашдын явцын талаар таамаглал дэвшүүлэх ийм үйлийг хэлж байна. За хэрэглэх төвшин гэдэг бол бодлогыг бодох, хууль дүрм арга ажиллавар зарчим онолыг ашиглах үндсэндээ дүгнэлтээ үндслэнэ. За задлан шинжлэх бүхлийн бүрэлдэхүүн хэсгүүдийн тодорхойлогчдыг гаргах, энэ хэсгүүдийн хоорондын холбоог тодорхойлох, бүхлийн зохион байгуулалтын зарчмыг илрүүлэх ийм үйл ажиллагаа энд багтдаг юм аа. За үнэлэх тодорхой бичвэр, үзэгдэл, онол дүрм, урлаг, уран сайхны бүтээл, үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг үнэлдэг. За бүтээх төвшин гэж асуудлыг шинээр төсөлж тодорхой шалгуурын дагуу таамаглал дэвшүүлэх, түүнийг шийдвэрлэх, төлөвлөгөө зохиох, хэрэгжүүлэх үйл явдал багтдаг юм аа. За Блумын таксономын таны мэдхүйн төвшин. За энд бол нэгдүгээр бол ойлгох төвшин. За энэ ойлгох төвшинд бол сэргээн санах төвшин бол энэ ойлгох төвшин дотор хамааруулж авч үзээд ойлгох гэж нэрлэж байгаа. За хоёрдугаарт нь бол хэрэглэх төвшин энэ дангаараа. За гуравдугаарт нь бол задлан шинжлэх төвшин. За задлан шинжлэх төвшин гэдэг
задлан шинжлэх үнэлэх бүтээх гэсэн энэ одоо дээд ирэмбийн 3 төвшинг нийлүүлээд задлан шинжлэх гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл Bloom-ийн таксономийн 6 төвшинг одоо ингэж 3 төвшин болгож одоо тоогийн цөөрүүлж практик хэрэглэлийн тул шилжүүлдэг юм аа. За ойлгох буюу сэргээн санах төвшний шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. За энд бол хөрвүүлэх, жишээ гаргах, товчлон дүгнэх, бодож гаргах, тайлбарлах. Энэ бол тус бүрдээ өөрөөсөө тодорхойлолтой энийг маш сайн бид мэдэх судлах учиртай. За хоёрдугаар хэрэглэх төвшин энд бол гүйцэтгэх, хийж үзүүлэх. За энд гол нь одоо бидний хоцны ойлгодгоор бол танил болон танил бус нөхцөлд асуудлыг задлан шинжилгээг хэлж байгаа маа. За задлан шинжилэх, үнэлэх, бүтээх одоо энэ төвшин бол харьцуулах, ялгах, ангилах, тодруулах, боловсруулах, зохион байгуулах, дараалал тогтоох, шалгах, хянах, шүүмжлэх, шинээр төслөх, төлөвлөх гэсэн одоо ийм шалгуур үзүүлэлтүүд энд багтдаг. За би зүгээр жишээ болгож хэлье. Гэж юу вэ? Хизээ вэ? Үйл явцыг тайлбарлан хэлнэ үү гэсэн энэ жишг асуултууд бол ойлгох, буюу сэргээн санах төвшөнд хамаардаг юм. За үүнийг өөрөөр юунд яаж ашиглаж болох вэ? Энэ томьёо ахын ямар хэрэглэн хэрэг болох вэ гэж ингэж асууж байгаа одоо хэрэглэх энэ үл хэрэглэх төвшний одоо даалгаврууд гэж ойлгож болно. Шиг даалгаврууд. За ялгаатай болон төсөөтэй тал нь юу вэ? Үүнийг баримтаар мэдсэн үү? Эсвэл нотлон уу? Үгээр өөр юу хийж болох вэ гэдэг энэ одоо жишээнүүд бол бүгд задлан шинжилэх төвшний буюу өндөр ирэмбийн жишээнд багтнаа.